програмын томьёо функц ашиглах талаар заана. За өнөөдрийн хичээлийн зорилго бол Excel програм томьёо функц ашиглан математик тооцооллын үр дүн гаргаж сурна. Үндсэн 5 функцүүдийг өнөөдрийнхөө хичээлээр үзнэ. Sum, count, average, max, minimum гэсэн үндсэн 5 функцэн дээр тоон утгуудын тооцооллыг хийж сурна. Томьёо функцийн тухай ерөнхий ойлголтыг багш нь өнөөдөр өгнө. За та бүхэн маань дэвтэр дээр бичиж аваарай. За Excel програмын тоон өгөгдлүүд төрөл бүрийн бодол хийх хэвцэд томьёонуудыг өргөн хэрэглэдэг. За функцийн нэр ба аргумент гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Функцаас хамаарч хэд хэдэн аргументтэй аргументыг дугуй халтанд бичдэг. За аргумент нь тогтмол утга байгаас гадна нүд ба нүдний хаяг мужийн эр байж болно. Томьёо функц ашигласны давуу талууд нь томьёо ашиглан хүснэгтийн өгөгдөл тооцоо дүн шинжилгээ хийн. Томьёонд өгөгдлийн жинхэнэ утгын оронд өгөгдөл бүхий нүдний хаягийг ашиглана. За дараагийнх нь функц хэрэглэснээрээ томьёог хялбар үр дүнтэй болгодог. За томьёо оруулахдаа томьёо бичгийн өмнө нүдээ сонгоод тэнцвүүгийн тэмдэг заавал тавина. За Excel програм дээрээ формулацны автсан хэсгээс sum, average, count, minimum, maximum гэсэн үндсэн 5 функцийг хэрэглэнэ. За бичигдэх хэлбэр нь тэнцүү, sum, C2, C3, C4 гэсэн бичиглэлээр гарч ирнэ. За математик стат функцүүдийн бичигдэх хэлбэрүүд нь за нэгдүгээр нийлбэр олох функц. За энэ нь бичигдэх хэлбэр нь тэнцүү, sum, хаалтаа нийлээ A1-ийг харьцах нь A5 гэсэн бичиглэлээ хийгээд хаалтаа хагаад энтер дарахна. Дараагийнх нь нүдэн дэх дундаж утгыг олдог. За бичигдэх хэлбэр нь тэнцүү, average, хаалтаа нийлээ A2-ыг харьцах нь C2 хаалтаа хаалаа энтер дарна. За дараагийнх нь A2-ыг харьцах нь C2 мужийн тоон утгуудыг тоолно. За тэнцүү, count, хаалтаа нийлээ A2-ыг харьцах нь C2 хаалтаа хаалаа энтер дарна. За дараагийн алх нь хамгийн бага болон хамгийн их утгыг олдог функц. За бичигдэх хэлбэр нь тэнцүү, max, хаалтаа нийлээ A2-ыг харьцах нь C4 хаалтаа хаалаа энтер. За энэ бол хамгийн их утга болдог. За дараагийнх нь тэнцүү, minimum, хаалтаа нийлээ A2-ыг харьцах нь C4 хаалтаа хаалаа энтер. За ингээд үндсэн 5 функцээ багш нэгээ тайлбарлалаа бичигдэх хэлбэрийн. За нүднүүдийн хаягийг олж утга оноож үр дүн гарна. За саяныхаа нүдэнд V3 тэнцүү 2, V4 тэнцүү 4, V5 тэнцүү 6. За бичигдэх хэлбэр нь тэнцүү, average, хаалтаа нийлээ V3 таслал V4 таслал V5 хаалтаа хагаад энтер. За үр дүн нь 4 гэж гарч ирж байна. За дараагийнх нь утга нь адилхан тэнцүү авлаа, count, хаалтаа нийлээ V3-ыг харьцах нь V5 хаалтаа хагаад энтер. За энэ нь болохоор энд хэдэн ширхэг тоо байна вэ гэдгийг тоолж өгч байгаа нүдэн доторх тоог тоолж байна. За дараагийнх нь V1 тэнцүү 2, C1 тэнцүү 4, D1 тэнцүү 6. За энэ нийлбэрийг олно. Нийлбэрийг олохдоо бичигдэх хэлбэр нь тэнцүү, sum, хаалтаа нийлээ V1 таслал, C1 таслал, D1 хаалтаа хагаад энтер дарна. За нийлбэр олохоор тухайн тоонуудын нийлбэр нь 12 гэж үр дүн гарч ирсэн байна. За дараагийнх нь утга нь адилхан мөртлөө эдгээр тоонуудын хамгийн их тоон аль вэ гэдгийг олохын тулд тэнцүүгийн тэмдэг авлаа, max авчид хаалтаа нээгээд V1, C1, D1 хаалтаа хагаад энтер. Ингээд үр дүн нь 6 гэд хамгийн их тоон гарч иж байна. За дараагийнх нь V1 тэнцүү 2, C1 тэнцүү 10, D1 тэнцүү 6. За томьёогийн бичвэл тэнцүү авлаа, минимум бичнэ, хаалтаа нийлээ V1-ийг харьцах нь D1. За эдгээр тоонуудын хамгийн бага утга нь 2 гэж гарч ирсэн байна. За
За багш нэг жишээ олгоод Excel дээр гаргасан байгаа. За V3 дээр 2 гэж тоо утга оруулж өгсөн байна. V4 дээр 4 гэж тоо утга оруулсан. V5 дээр 6 гэж тоо утга оруулсан байна. Ингээд томьёоны бичигдэх хэлбэр тэнцүү, average, хаалтаа нэгээд V3 таслал V4 таслал V5 тэгээ хаалтаагаад энэ дээр дарвал тухайн томьёоны үр дүн гарч ирнэ. Ингээд Excel програмд томьёо функцээ хэрэглэж үзье. Excel програмд барааны бүртгэл гэсэн бүснэгтэнд томьёо оруулж үзье. За томьёо оруулахдаа заавал тэнцүүгийн тэмдэг авна. Тухайн мужид дээр дарлаа, үржих нь нэг бүрийн. За enter. Нэг томьёо хийчихэд нэмэх тэмдгээрээ татчихна. За 1 2 болгонгууд томьёо маань автоматик бодогдно гэсэн үг. За доош нь нийлбэр дундж эдрийг олъё. Тэнцүүгийн тэмдэг авлаа. Сам функцэд дуулж өгнө. Нийлбэр болох функц. Тухайн утга орууллаа. Enter. За мөн л мөрийг бас татчихна. За дараа нь тэнцүүгийн тэмдэг авлаа. Average гэдэг функцэд дуулж өгье. Тэгээд утга оруулж өгөөд enter. За эдгээр тоонуудын дундаж болох. За дараа нь тэнцүүгийн тэмдэг авлаа. Count. Энд хэдэн ширхэг тоо байна вэ гэдгийг тоолдог. Тулаан ширхэг тоо байна гэдгийг дэх тоонууд явуулж байгаа. За дараа нь эдгээр тоонуудын хамгийн их тоо нь аль вэ гэдгийг харъя. Max функцэд дуудана. Дарж ороод тухайн утгаа төвчүүлээд enter. Тэр тоонуудын хамгийн их тоо нь бол 22. За дараа нь тэнцүүгийн тэмдэг авлаа. Минимум. Тэр тоонуудын хамгийн бага тоо нь бол enter дараад тэр тооны хамгийн бага тоо нь 2 гэж гарч ирж байна. Мөн адил нэмэх тэмдгээрээ татчихнэ. За нэг томьёо хийсэн бахад тоон утгуудыг өөрчлөхөд томьёо гэж бичих шаардлагагүй. За энд одоо 5 гэж бичиж өгөхөд тоон утгууд өөрчлөгдөнө. Жишээлбэл нэг авчихад энд хэдэн ширхэг тоо байна вэ? 6 болоод нүдэндх тоонуудыг тоолж байгаа гэсэн үг. За багш сая Excel програм дээр томьёонуудыг хэрхэн хийх талаар зааж өглөө. За тэгэхээр саяны хийсэн томьёонууд маань энэ хүснэгтээр бүгд гараад ирсэн байгаа. Та бүхэн маань дэвтэр дээрээ тэмдэглэж аваад дахин Excel програм дээр баттгаж үзээрэй. Тэгээд багш нь энэ томьёонуудыг та нарыг биччих хооронд 2 томьёог дахин тайлбарлаж өгье. За энд нийлбэрийг олъё, нийт дүнгийг олъё. За тэгэхээр бид нар сам функц ашиглана. Хаалтаа нийлээ. За энэ бол тухайн өгөгдөл маань E1-ийг харьцах нь E5. За хаалтаагаар enter тоо. За багш нь хамгийн их тоог эдгээр тоонуудаас хамгийн их тоог олъё. За тэгэхээр тэнцүүгийн тэмдэг аваад max гэж бичээд хаалтаа нэгээд E1-ийг харьцах нь E5-ээр enter. Хаалтаа хаагаад enter таа. За бусдыг болохоор та нар Excel програм дээрээ гүйцэж хийгээрэй. Өнөөдрийн хичээлээр бид нар үндсэн 5 функцийг ашиглаж сурлаа. За нэгдүгээр сам функц маань ямар утгатай функц өгдөг вэ? За та нар дотроо бодоод хариултаа бэлдээрэй. За зөв хариулт нь тоон утгуудыг нийлбэр орж үр дүн гаргадаг. За хэрвээ та нарын хариулт зөв бол лайк авах нэ. Average ямар утгатай функц өгдөг вэ? За зөв хариулт нь
тоо нутгуудын дунджийг олж үр дүн гаргадаг. Count функц ямар утгатай функц вэ? За хариултаа бэлдэж байгаарай. Зөв хариулт бол хэдэн нүдэн тоо байгааг олдог функц юм. Max функц ямар утгатай функц вэ хүүхдүүд? За хариултаа бэлдээрэй. За багшийн хариулт нүдэнд байгаа тоонуудыг хамгийн их тоог гаргаж ирдэг харуулдаг функц юм. За минимум функц ямар утгатай функц хүүхдүүд вэ? За бодоорой. За зөв хариулт бол нүдэнд байгаа тоонуудыг хамгийн бага тоог харуулдаг функц. За зөв хариулсан бол лайк авна. За ингээ үндсэн 5 функцийг хэдүүлээ ашиглаж сурлаа. За гэрийн даалгавар та нар тухайн өгөгдлүүдийг тэмдэглэж аваад Excel програм дээр хийгээрэй. Ингээд хичээлд орсон хүүхдүүдэд баярлалаа.